За сүүлийн үед харалтын улмаас эхнэр нөхрөө мөрдөн мөшгөх асуудал маш ихээр гарч байна. Тэгээд техник технологи хөгжсөн асуудал ч гэсэн бас үүнд их нөлөөтэй байгаа бол тоо. Тэгээд энэ бол манай хууль заснаар гэмт хэрэг шүү. Эхнэрийгээ нөхрийгээ хаана юу хийж яваа, хинтээ явж байгаа, хаанаас гарах нь гэдэг зүйлийг хараад, мөшгөөд, мөрдөөд, дагаад явж байгаа. За тэгээд зөвшөөрлгүй дүүс бичлэг хийж байгаа асуудал чинь өөрөө гэмт хэрэг шүү. Цаашлах юм бол эн чинь давхар зүйлсэж байгаа байхгүй юу? Хууль бусаар мөрдөн мөшгсөн хориг хялтаа тусдаа гэмт хэрэг, гүйцэтгэх ажил хийх эрхгүй этгээд гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг олж авч ашигласан болвол хориг хялтаа гэмт хэрэг байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ хоёр үйлдэл маань хоёулаа хориг хялтаа гэмт хэрэг шүү. Тэгээд энийг гэмт хэрэг гэж ойлгохгүйгээр эхнэр нөхрөө хардаад хойноос нь дагаж мөшгөөд машин унаанд нь эсвэл юу гэдэг юм цүнхэнд нь янз бүрийн тагнах чагнах тоног төхөөрөмжүүд авч шийгээд байгаа асуудал чинь бол болохгүй шүү гэдгийг л одоо хуульчийн хувьд хэлэх гэсэн юм аа. Энэ гэмт хэрэг сүүлийн үед маш ихээр гарч байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүл цуцлж байгаа бүх хөргүүдээр тагнаж шагнаж мөрдсөн асуудал гарч байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь зүгээр салах биш дандаа гэмт хэрэг үйлдэж гэнэ гэсэн. Үйлдэх давхар зуршилтай хоёр гэмт хэрэг үйлдэж гэнэ гэсэн үг байхгүй. Нэг нь гэмт хэрэгтэн болон нөгөөх нь гэмт хэргийн хохирогч болж байгаа байхгүй.